Өнгөрсөн 8 сард нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвүүдийг дайрлага тарьсан гэхэд болно. Учир юу гэвэл 8 сарын 23-нд Нарантуул олон улсын худалдааны төвийн битүү дээвэртэй хүнсний зах бүхэлдээ шатаж 300 гаруй түрээслэгчид хохирсон. Одоогийн байдлаар 11 хүнийг с ижигчнээр татаж 4 хүнийг цагдан хорж байтаж байгаа гэсэн мэдээллийг цагдаагийн ерөнхий газраас авсан юм а. Нарантуул худалдааны төвд байрлаж байсан банкнотын бэлэн мөнгөний машин шатсан одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм а. Цагдаагийн ерөнхий газраас мөрдөн байцаалтын явцад Нарантуул худалдааны төвийн түрээслэгч нараас мэдүүлэг авч байгаа бөгөөд хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Мөн Сандын худалдааны төвийн 7 давхар шатсан хэргийн талаар цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа. Сандын худалдааны төвийн 7 давхарт байрлах цайны газраас шатсан гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага албаагчид мөрдөн байцаах ажиллагаа маань үргэлжлээ явагдаж байна. Энэ хэрэг дээр бол тус төвд ажилладаг нэг хүнийг с ижигчнээр таацсан мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа. Энэ галлын шалтгаан маань урьдсан байдлаар бол тэр 7 давхарт байрлах цайны газрын цахилгаан хэрэгслээс гарсан гэсэн ийм урьдсан дүгнэлт гарсан. Энэ дээр нь ажиллагаа маань ингээ явагдаж байгаа. Тэгэхээр энэ байна бол дөнгөж мөрдөн байцаах ажиллагаа маань эхлээ явагдаж байгаа. Тэгэхээр энэ эцсийн нэг дүгнэлт гараагүй байгаа. Гичнээн төгрөгийн хохирол гарлаа, ийм хохирогч нар байлаа гэдэг дүгнэлт нарай гараагүй гаргалаа. Сандын худалдааны төв шатсан шалтгаан нь 7 давхарт үйл ажиллагаа явуулдаг цайны газрын цахилгаан хэрэгсэл болж гал гарсан гэсэн урдчилсан дүгнэлт гарчээ. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа болохоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Нарантуулын түрээслэгч нарыг мэдүүлэг өгөхдөө цахим үнэмлэх Нарантуулын удирдлагуудаа хийсэн гэрээ барааны баримтыг авчрах ёстой гэсэн юм. Харин түрээслэгч болон барааны гайлын бичиг баримт байгаа нь эргэлзээтэй. Шатсан лангуун дотор байсан гэдгийг үгүйсэх аргагүй. Нарантуул худалдааны төвийн удирдлагуудын зүгээс бид түрээслэгч нартай анх гэрээ хийхдээ 6 хүртэлх сая төгрөгийн бараа татах боломжтой гэсэн гэрээ хийсэн. Хэврээ хохирол барагдуулахаар 6 саяас дээш хохирлыг барагдуулах боломжгүй гэж мэдэгдэж байсан. Худалдааны сезоны үеэр бүгд бараагаа татсан байсан болохоор гэрээнээр заасан мөнгнөөс илүү үнэлгээтэй бараа байсан түрээслэгч нар олон байгаа. Эдгээр хүмүүсийг яах вэ? Амьдралаа залуулах гэж ядаж хайсан түрээслэгч нарыг ингээд хохино гэд хайх уу? Энэ асуулт хариултгүй хэвээр үлдлээ.